Hey, за юу яцхан үзэгчтэй News Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнгөрсөн 2-7 хоногт бол Монголын хипхопод чамгүй сонирхолтой зүйлс олон тохиолдлоо. Эх 7 хоногуд бол бүр л илүү сонирхолтой болох нь ойлгомжтой. Яагаад гэвэл өрн дулаан цаг ирж шүү дээ залуусаа тун удахгүй энэ маркет маш халуун болно. За ингээд олон юм яриад явах уу? Бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Гинжин болон Ванди Баамлагт холбогдож байна. За эдгээр уран бүтээлчдийн хувьд бол та бүхэн мэдж байгаа рэпер Гинжин энэ жилийн 100-100 тоглолтын хедлайнер артист болж тоглолтоо хийхэр болсон. Харин Ванди Баамлагийн хувьд ямар ч байсан 6 сард өөрсдийнхөө бие даасан тоглолтыг хийхэр болсон байгаа 10 жилийн ойн тоглолт. Ванди Баа болон рэпер Гинжин Triple X болон 100-100 тоглолтуудыг зохион байгуулдаг продюсер Showman Халзаанар бол хөлийн чандыг хамтдаа зорьсон байна. За хэдүүлээ дараах хэдэн сториг үзцгээе. Gestörte Partizan, ole ole Partizan, bin Mongols Partizan. За эдгээр бүрэлдэхүүн бол яг яах гэж хөлийн чандыг зорьсон бол тун тодорхой болов гэж бодож байна. Ерөнхийдөө бол клипний ажлаар бол явсан байх. За үүн дээрээс харахад бол Ванди Баа болон Гинжин гэсэн хамтарсан дуу бол тун удахгүй гарах гэж байж магадгүй. Бүр эсвэл Гинжин тусдаа нэг клип, Ванди Баамлаг тусдаа нэг клип. За ямар ч байсан нэг 3-4 клипний ажил бол өмнөөс гарах болов гэж бодож байна. За 100-100 болон Ванди Баамлагийн 10 жилийн ойн тоглолтуудын маркетинг бол 3 сарын дундаас явж эхлэх нь ойлгомжтой. Тэгээд тун удахгүй бол цоошин уран бүтээлүүд нь цацагдах нь бол дамжиггүй. Ямар ч байсан уран бүтээлч хувьд бол гадаадд зураг авалтаа хийгээд эдгээр дуунууд дээр бол маш өндөр ач холбогдол өгж байгаа нь харагдаж байна. Тэгээд ямар хуу уран бүтээл биднээсээ хүлээж байгаа вэ? За хугацаал бүгдийг харуулах нь дээ. За дараагийн сэдв бол цоошин рэпер юм шиг байлээ. Тэгээд Гото хэмээх рэпертэй холбогдож байгаа. За Facebook болон Instagram дээр нэг хэсэг нэг дугаар бол нэлээ мим яваадсан юм аа. За би ч нэг хайхтар тоосонгүй гэхдээ байсгээд гарч ирээд байхаар нэг ямар учиртай рэпер яг ямар учиртай дуу юм бол гэд ороод сонслоо л доо. Тэгсэн чинь Гото хэмээх рэперийн Апро хэмээх дуу исэн Blue Records цацагдсан. За дууны үед бол айгүй хөвгөлтэй заяа. Тэгээд би энэ залууг бол өөрөө тийм барбар залуу юм болов гэж бодсон. За би чамайг ярьж өглөө шүү. Нэг жил өнгөө очиж үсэцүүл шүү. Энэ бол тийм шал өөр үнцэг байсан афро үстэй залуусын сүлд дуу гэх юм да. За энэ дууны комент гэсэн бас нэлээд сааж исэн. Пүүста оны шилдэг суг хийтэй. We need хаха reaction. Харин хипхоп ингэж шаадгүй штэ бро. Басар илүү шахаар байна бро. Найз анх удаа өсчин орж ирсний дараа. За гих мэдчлэн сэтгэлдлүүд бол маш их байсан. За тэгэл энэ бүхнээс гадна Facebook, Instagram-аар бол нэг хэсэг нэлээд мим яваадсан энэ дуутай холбоотой. За энэ цаг үед бол те ерөнхийдөө дийлэнх рэперүүд маань бол мөнгө, хүүхэн, машин ч үгүй юм уу те иймэрхүү зүйлс бол дуулж шүү. Яг надад бол энэ рэпер таалагдсан нэг амар тийм муу юм байхгүй. Зүгээр хөгжилтэй те өсчин ингэж шаадгүй штэ бро. Зүгээр юм хай фан. Нэг иймэрхүү өөр хэм маягаар өгүүлдэг өөр стайлны рэпер бас байж болно штэ те. Яагаад үгүй гэж. За дараагийн дуун дээр цаадах чинь бас юу дуулах нь хэдүүлээ хамтдаа хүлээж энэ удаагийн дуун дээр бол үсдүүллаа. За дараагийнх дээр юу дуулах нь мэдгүй одоо юу ч дуулаад гараад иж магадгүй нөхөр биш шүү. За тэгээд shout out to Goto. Дараагийн уран бүтээлч чинь Томас Том амжилт өгсөе. MLB сонирхдаг хүмүүсээ надаас айгүй их код асууж исэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд News Suck кодоор эхний цэнгэлэлттэй 150% урамшуул өгж байгаа шүү. За дараагийн сэдв бол Татарын Мөгийн ахтай холбогдож байгаа. За Мөгийн ахын хувьд бол түүний сошиал дээр хийсэн сүүлийн бичлэгнээс болоод маш олон хүний анхаарал тэр зүг рүү байна. За тэгээд яг ямар бичлэг байсан бэ? Хамтдаа үзцгээе. За Чингисхааны Авсын бодол дээр ирсэн байж байгаа 3 солонгосыг дөрвөлсөн. Тэгээд ямар ч хатагтай нэгт бол аялах зорилготой. За хоёрт бол 3 солонгос маань бас одоо энэ Physical Asia гэдэг одоо энэ нэвтрүүлэг гарснаас хойш солонгосчууд Монголыг зорих одоо хандлага маш ихээр нэмэгдэнэ гэдэг одоо бас зорилгоор одоо Монгол бас бизнес хөрөнгө оруулалт хийх боломж байдаг гэдэг юм аялын зорилгоор ирсэн. Ер нь бол ингэж бодоход солонгос улстай манай Монгол улс сал шиг болоод байсан. Манай 50 мянган солонгосчууд одоо монголчууд солонгост амьдарч байна. За дээр нь одоо 30 мянган оюутнууд тэнцээ сууж өөрийгөө одоо боловсруулж бэлтэж байна. Дээрээс нь бид нар хүнсний маш харилтай. Одоо бидний бүх хүнс одоо хэрэглээнүүд одоо солонгос техникүүд болсон. Үнэ хувцас хэрэглэл одоо контент бүх зүйл. За дээрээс нь одоо эрүүл мэндийн бид нар одоо хаглаанд явахдаа одоо бид зөндөл бүгдээрээ л ингэж хаглаанд байдаг. Гэтэл бид нар солонгосчуудтай өнөөдөр ингэж одоо новшин хайцж байгаа юм. Энэ яаж байгаа гэсэн чинь гадаадын харьяат одоо миний өрсөн одоо хоёр солонгосыг оруулсангүй л дээ. Яаж байгаа гэсэн чинь сайн нөгөө цэцгийн хийснээр манай монголчууд муу ганц нэ. Хариу авч байгаа юм. Хариу авч байгаа. Тэр Очир Баатар гэдэг хүн. Ямар ч зөрчилгүй солонгосчуудыг хэлэх мэдүүлэхгүй. Тэгсэн мөртлөө энэ 100 бодвол солонгосчууд шүү дээ. Манай Монголыг маш ихээр зорихоор ийм хандлага гарсан. Тэгэхэд маш хүнд орсон. Ийм одоо ийм солонгос улсын давлгаа авч ирэх гэж хахад солонгосчуудыг шууд татлж байна. Бизнес классаар ирсэн 3 хүнийг одоо тэгээ маргааш энэ усууд болохоор өөрсдөө солонгосын одоо элчиндээ хандна гэж байна. Нэгт хоёр дахь юм бол бизнес классаар ирсэн одоо энэ зардал одоо өдөр би 3 цаг ирсэн байхгүй. 3 цагаас хойш одоо хэд болж байна? 12 цаг болж байна. Би эдгээр гаргаж авах үнхээр хичээл. Одоо ингээд яагаад гаргахгүй юм бэ гэсэн чинь виз мэдээлэл. Гэхдээ солонгосчууд 90 хоногийн визгүй зорчих хэрэгтэй. Аялын зорчих шуурна. Тэгээд
гарахгүй шалтгаан нөгөө хууцаа бүлээг өгч. Ерөөсөө тийм шалтгаан. Бид нар хизээ солонгосчуудаас одоо аяж жуулчлалыг хөгжүүлээд бид нар солонгосчуудаас одоо эдийн засгийг одоо эрхлэлийг олж авах гэж бодлоо. Яг тэгвэл 2 хон солонгосыг одоо энэ зүүн одоо ингээд 20 200 300 мянган солонгос иргэж. Би одоо тэгж итгэлтэй юм. Гэхдээ манай энэ одоо гадаадын иргэнийг одоо ингээд хүлээж авч байгаа байдал нь яг юм. Хуйлаа за надад ингээд шалтгааны тайлбар өгч би ингээд надад гарч ирээд ингээд над мэдээлэл өгч гэсэн чинь хин ч хачирэг. Уцаар хачаад тэгвэл уцаар хачаад. Ийм аимшигтай. Одоо тэгээд магадгүй явахтай хариугаа авч байгаа бол яг ийм байдлаар асуудал шийдэх юм бол энэ дамжирэг шүү дээ. Тэнд байгаа манай 40 мянга манай оюутан залуучууд тийш очиж имчилүүлж байгаа Монгол иргэн тохирно. Тэр чинь 60 70 сая хүнтэй эдийн засгийн тэнэг том мангар том болсон. Дэлхийд дээр ингээд entertainment, бизнес, бүтээгдэхүүн одоо юу гэдэг үйлдвэрлэл үйлчлэг бүх юм нэвтэрсэн. Тэгээд энийг ингээд манай зүгээр нэг юм Очирбаатар гэдэг нэг ах байлаа жардагч байгаа. Тэгээд ийм асуудлыг одоо ингээд маш хурдан шийдэх бол Монгол бас үнэхээр живж байна. Хүн цогцолтоо живж байна. Нөгөө тошин дээр гэдэг мессэн дээр гэдэг живж байна. Үйлчлэгийн харилцааны соёл байхгүй. Тэгээд солонгосчууд үнэхээр мангар хэрэг энэ зам. За Мөгийн ахын хувьд бол нэлээд бухимдсан харагдаж байна. Тэгээд өөрийнх нь урьсан солонгос жуулчдыг бол хилээр оруулаагүй буцаасан асуудалд. За яг энэ дээр бол солонгосчуудад монголчууд хариуг нь өгж байна. За нэг иймэрхүү асуудал яригдж байгаа. За бүгдээрээ л баг мэдсэн баха. Гэхдээ хэрвээ та бүхэн мдээгүй болвол энэ бүхэн яг хаанаас үүдэлтэй вэ гэдгийг нэг жоохон яриад үзье л да. За бүр анх бол нэм осрын учрал гэдэг хүн гадаадаас бол банкнуудыг оруулж ирнэ гэдэг мэдээллийг хийсэн. За энэ нь мэдээчтэй дотоодын банкнуудад бол маш тийм ашиггүй үр ашиггүй зүйл шүү дээ. Гадаад орноос бол хүү багтай том банкнууд ороод ирэх юм бол дотооддоо монополчсон байсан хэдэн банкны үр ашигт ажиллагаа нь мэдээж багасах нь ойлгомжтой. Харин яг энэ үйл явдалтай зэрэгцээд өмнөд Солонгосын нэг том банк бол Монгол үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа шууд илэрхийлсэн. За энэ ч гэсэн Монголын сайтуудаар бол нэлээд сэвэгдээд эхэлсэн. За яг энэ сэдв халуун байхад яг үүнтэй зэрэгцээд цэцэг бол мэдээллийг хийсэн, бичлэг хийсэн. Ингэж монголчуудыг дээрлэж болохгүй нэрээ. Монгол хүн гэхэл ядуу монгол хүн гэхэл тэний хэл усгүй мэдлэг боловсруулахгүй мэдрэл гэж боддог юм солонгосууд. Яг ийм ажигдаг үү? Яг гадаад иргэн яам энэ солонгос бүдээр солонгос улсад ажиллаж байгаа 90 сайдын яам консул ханшлыг юм. Яг тудлаа юм яриад энэ монголчууд эрхийг хамгаалж ярьж ингээд энэ юу ч хийхгүй гэдэг байгаа. Жишээ нь тэр одоо өчнөө мөнгөө зарлахсан виза авсан хүмүүс хэлээр гарч ирэхэд ямар ч асуудалгүй хүмүүс яг заавал тийш нь оруулж чад ингэж дээрлэж хамлаад хамаг мөнгөөр эдийн засгаар хохроод мөнгө хохроод идэв. Нэг үе бодоод монголчууд энэ дээрээ тараар ажиллаад халж нугдаад байгаа ховорцсон шүү дээ. Энэ чинь имчилгээд нэг зорилготой хувийн асуудалтай хүн амтандаа уулзах учиргүй гэдэг маркетинг суугаад аялал дугаалах их нэлээд юм аа зү. Өчнөө кино шиг нүдэд энэ дээрж үзэх бац өчнөө монгол хүн. Яг тэр талаас матгүй. Яг монгол хүн хошигч байгаа юм бэ. Ингээд гарч байна. Энэ зүгээр нэг юу гэдэг зүгээр нэг иргэний асуудал чинь хоёрын хоорондын асуудал болно шүү. Дипломат харилцааг суух хэмжээний. Яг монгол хүн ингэж хоош байлаа жаа. Яг ингэж амар загнаж байгаа. Яг тэр хүмүүсийг гүтгнүүлээд энэ солонгосын иммиграшн хүмүүс юм харж байгаа. Тэгэхээр тийм байгаа хүмүүсийг хараад Орос ороод тушаал болоод гарч ирж штэ. Вьетнам ороод тэр Монголоос ирж гарч ирж штэ. Зүгээр гарч байгаа. Монгол хүн бангууд уурлаад аваад хашчаад ингэж идэг. Тэгэд би бол нэг үнээр биеэр ингэж бүр энэ сошиал дээр явж байгаа боломжтой чухал шумбалч боломжтой энэ хэвэн дээр яриад байдаг зүйл үний юм байна гэж бүр биеэр мэдэрлээ. Ингэж монголчууд хохироод байх юм бол монголчуудаа та бүхэн юугаар хэмжил. Одоо таны хэлээр гагаагүй буцаагаад явуулсан бол мөнгө хэмжил. Сэтгэл санааны хохирлоо хэмжих хэрэгтэй бид нар. За энэ бичлэгийг та бүхэн сая товч бөгөөд тодорхой үтсэнчлэн солонгосчууд монголчуудыг хилээр оруулахгүй буцааж байгаатай холбоотой бухимдсан бичлэг байгаа. За энэ бичлэгийн хувьд бол нэлээд газар авсан тэгээд коммент хэсэг нь үргэлжлэлтэй мэдээж солонгосчуудыг үзэн ядсан монголчууд бол асар их байсан. За зарим нэгэн хүмүүсийн хардаж байгаагаар бол цэцэг гэж энэ эмэгтэйгээр Монголын банкуд албаар ингэж солонгосуудыг үзэн ядуулах бичлэг хийсэн. За нэг иймэрхүү хардлага бол нийгэмд явсан. За яг үүний араас бол та бүхэн юу болсныг мэдж байгаа. Мөгийн ахын асуудал аширсан. За миний хувьд бол угаасаа энэ хардлагатай санал бол нийлж байгаа. Тэгээд дээрээс нь бол монголчуудын хариу барих хүмүүс ерөөсөө солонгос биш ээ. Бид нар энэ улсдаа ерөөсөө болоо дайсагнах ёсгүй гэж би бол бодож байна. Өнгөрсөн жил болоод өнгөрсөн солонгосчуудын Netflix дээр хийсэн Physical Asia хэмээх шоунд Азийн маш олон орноос монголчуудыг за муухайгаар хэлбэл тоож оруулсан. За тэгээд улмаар бол монголчууд тэр шоунд 2 дугаар байранд орсон. Дэлхийд даяар Аз даяар бол маш өндөр нэр хүндтэй болсон. Хамгийн гол нь монголчуудын зүрхэн дотор байсан Монгол гэдэг омгчлыг сэрэж чадсан. За энэ мэтчлэг маш олон зүйлээрээ солонгос болон монгол орн түүхэн холбоотой хүмүүс. За тийм ч учраас миний хувьд бол татарын Мөгийн ахтай бүх талаараа санал нийлж байна. Тэглээгээд солонгосын соёлыг дуурайгаад солонгос хүмүүс шиг бол гэж ерөөсөө огт хэлээгүй шүү. Угаасаа бид нар солонгосын соёлыг ерөөсөө дуурайж болохгүй ирчүүд үнэхээр хүчтэй байх ёстой. Тэгжиж улс орон хөгжин. За тэгээд ямар ч байсан татарын Мөгийн ахын гаргаж ирсэн энэ асуудлыг тэр холбогдох байгууллагууд нь шалгаж үзээсэй гэж бодож байна. За тэгээд энэ 7 хоногт татарын Мөгийн ахтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олон хүний анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол рэпер Бомон буюу Янг Бутай холбогдож байгаа. За түүнтэй холбоотой нэгэн зодооны асуудал гэх юм үү те. За энэнд бол өнгөрсөн 7 хоногт бол сошиал дээр бас баггүй анхаарлыг татсан. За энэ асуудлын дараа түүний аав бол сошиал дээр мэдээлэл хийсэн байгаа. Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026 оны 2 сарын 14-нд 5 богдын Баатар сайхны хүү Амар сайхны өдөөн түрхэрсэн бүлэг залууст зодуулсан үнэн үлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай байна. За иймэрхүү бол мэдээлэл хийсэн байгаа. За мэдээж түүний энэ мэдээллийн дараа нийгэмдэр энэ асуудал айгүй тийм сенсацийг тарьж эхэлсэн маш олон хүмүүний комментиг авч эхэлсэн. Харин энэ бүхний дараа тун удалгүй рэпер Янг Бу өөрөө гарч иж одоо сайтад ярилцлагыг өгсөн байгаа. Өөрийн чинь одоо аав гэж ойлгосон. Захин сүлжээндээ бол одоо хүүг минь ингээд амар
сайхны өдөөн турхиралтаар зодоод одоо бидний хүнд гэмтэл авчруулсан. Энэ бол үнэн гэдэг мэдээллийг бас өөрийнх нь цам сүлжээнд бичсэн байсан. Нөгөө талаар бас хэл мэдээллийн байгууллагад тодруулах мэдээлэл өгөхөж гэсэн энэ талаар дурдсан байсан шүү дээ. Тэгэхээр одоо аавда та босон процессыг хийсэн болов уу? Ер нь аав нь яагаад энэ мэдээллийг ингэж олон нийтэд түгээх болсон юм бол? Манай аав бол босон процессыг ерөөсөө мэдгүй байгаа. Тэгээ яг аавны үүднээс санаа зовсондоо тийм бичсэн юм шиг үлээ. Би ч гэсэн өөрөө хараад ер нь гайхсан. Нэлээд гайхсан. Тэгээ бид ярилцсан. Манай хэмжээ бас яг босноос нь илүү сүртэйгээр хүлээж авч багийн мафийн зодооны юм шиг юм бодоод байгаа хэрэг. Тийм бол ерөөсөө бодоогүй. Би хийсэн. Бид сайн цавраа юм байсан гэсэн гээд хүмүүсээс ч гэсэн ер нь зүгээр болгоорой те. Байнга нэг тийм та нарын бодож байгаа шиг юм байдгүй шүү л гэж л таад. Тухайн одоо хүмүүс бол үл таних хүмүүс байсан гэж юм л да. Тэгэхээр өөрөө чинь бид одоо хичнээн хүн халдсан бол таних хүмүүс 3 хүн байсан. Одоо цагдаан байгууллагаас ажиллаа хийгээд шалгаад явж байгаа тийм. Тэр хүмүүсийг бол та танихгүй. Мэдгүй. Гой компани гүйцэтгэх захирал амар сайхныг бас та таних юм болов уу? Ямар нэгэн бас таагүй харилцаатай юм болов уу? Таныг бас Саян Нямбу гэдэг энэ хүүхэдтэй дотн харилцаатай найзуудаа гэх тийм учраас одоо гой компани гүйцэтгэх захирал амар сайхан өдөөн турхираад тэр хүмүүсийг таныг задуулчлаа гэдэг ийм ойлголтууд бас нийгэмд яваад байна л да. Саян Нямбу танаа аматай битэр найзууд тийм амаа мэднэ найзууд багасаал би нэг мэддэг байсан. Амаа гэдэг нь амар сайхан амжилтаарай тийм. Амар сайхан тийм. Найзууд болохоор амаа гэж дууддаг. Тэр найзуудтай холбоотой байдаг тийм. За та бүхний саяны үдсэнчлэн түүний хувьд болвол аав нь бол буруу ташаа ойлгосны улмаас энэ мэдгдлийг хийсэн байгаа. Би бол амар сайхантай зүгээр найзуудаа тийм амар сайхан бол намайг хэсэг бүлэг залуустай нийлж зодоогүй. Энэ бол тийм баг зэргийн андуурсан эндүрсэн үйл явдал болсон байна. За нэг иймэрхүү мэдгдлийг бол хийсэн байгаа. Товч утгаараа. Харин дийлэнх олон хүмүүсийн хувьд бол тийм мөнгө айгүй хүчтэй юм аа ч гэдэг юм уу нэг иймэрхүү сэтгэлдлүүд бол айгүй олон байсан. Харин үзэгч та яг энэ үйл явдал дээр ямархуу байр суурьтай байна вэ? Өөрийнхөө сэтгэлдлийг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэпер Young Put холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол рэпер Маратой холбогдож байгаа. За цаадны чивд бол саяхан болоод өнгөрсөн цагаан сараар сайн үйлсийн аян хийсэн байна. За хэдүүлээ дараах хэдэн бичлэгийг үзцгээе. Манай Bakery манай брэнд тэгээд залуусаас нэг та бүхэн цааш нэг хийж байна. За баярлалаа. Шүү. Цааш нэг чинийхээ тэгээд таван дээр илдээгээ тавиарай гэж. За сайхан шилээрэй хичээ. За даахнууд За та тэгээ сахан шинлээрээ. За За нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж сайн үлсийн аян хийсэн рэпер Марад бол Томос том баярыг хүргэе. За шууд энэ сэдвтэ уялдуулаад рэпер KK-ийн сторитой холбогдсоё. Цагаан сарын үеэр хийсэн модон могоо жил дуусч гал морин жил орох гэж байна. Могоо жилдээ ажил бүтээл ол зомог ихтэй сайхан жил байлаа. Сар шинэ болж эмээ өвөө дээр ирж үнсүүллээ. Жилд солигдоход бүгд гэрч цэвэр нэр цэвэр орох ёстой гэж буурлууд маань захиж байна. Морь жилдээ төлөвлөсөн зүйл маш их байна. Жил орж байгаа учраас энэ жилдээ бүх асуудлаа ардаа үлдэхээр шийдлээ. Young Saba хэлэхгүйгээр доромжилсан дуучлаарай. Адилхан залуу бас хип хоп хүмүүс байна ойлголцох байхаа гэж найдаж байна. Чанартай дис сонсгосонд баярлалаа. Респект. Үзэгч олондоо чанартай хөгжим сонсгож залуу үеийнхээ төлөөллүүд болж үлгэр дуурайлал болцгоё гэж хүсэж байна. Бүгдэд нь баярлалаа. За нэг иймэрхүү сториг л хийсэн байгаа. За мэдээж 2026 он гарсаар Монголын попд хамгийн халуухан сэдвэн рэпер Young Saba болон рэпер KK гэсэн биф байсан. За энэ бифийн хувьд бол та бүхэн мэдэж байгаа бид бүхэнд бүхэл бүтэн 4 дистуу сонсгосон хэсэг зурч гисэн сонсогчдод маш сонирхолтой, маш entertainment байсан. За энэ бифийн хувьд бол нэг нэгнээ хүндлээд нэг нэгнээсээ уучлалтгүйгээд ингэж төгсчин гэдэг бол бас айгүй гоё байна. За тэгээд ямар ч байсан рэпер KK болон рэпер Young Saba нартай дараагийн уран бүтээлд нь томоостой амжилтыг хүсье. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв бол рэпер Тандартай холбогдож байгаа. За рэпер Тандарын 2 сарын 22-нд цацсан дуу маш олон монголчуудын анхаарлыг татсан. За монгол хэмээхийн дууны клип нь бол яа харахгүй онцлохоор болсон маш чанартай клип болсон байна лээ. За тэр клипнүүдийн кастинг нүүр хувиргалт ч гэдэм үү те өмсөд зүүсэн зүйлс клипний өнгөч гэх юм уу. За ер нь бол бүр маш чанартай клип болсон байна лээ. За энэ дууны клипэнд оноо өгдөг байсан бол би 10-аас 10 оноо өгөхөр байна. Харин дууны микс мастерт бол нэг 10-аас 7 оноо ч юм уу те. Яагаад гэвэл дууных нь аян хитрхи чанга хэрнэ. За рэпер Тандрын холоо жоохон цаана сонсогдодсэн гэх юм уу. За энэ дууны хувьд бол нэг өдрийн дотор бүр 450 мянган хандлт авчихсан. За тэгэхээр рэпер Тандрын хувьд залуу юусэн аль хэдийн тасарчсан рэпер болчихсон гэдэг нь бол энэчнээс тодхон харагдаж байгаа. За мэдээж ямар нэгэн зүйл хийж байгаа учраас ямар ч комент ирэхгүй гэж юу байх вэ? За энэ дуутай холбоотой нэг иймэрхүү пост бол айгүй газар авсан. Енисен Киргизүүд эрт цагт ийм
зэрлэгүүд байсан гэдэг. Хятад сурвалж дээр ч зөндөө байдаг. Ой таагаад ан гөрөө хийж амьдардаг. Урц маягийн сууцтай арьс үслэхээр хувцас хийж өмсдөг. Төмөр боловсруулж чаддаггүй. Ясан зэвсэгтэй гэх мэт. Уг нь энэ клип Хабул хааны үеийг харуулмаар аятсан юм гинлээ. Хабулаас өмнөхөн арай чулуун зэвсгийн үе байгаагүй бидтэй. Хятадууд яах вэ? Үеийн үедээ бид нарыг зэрлэгүүд гэдэг. Гэхдээ тэрийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм шиг ийм зэрлэг өнгөйстэй кино шиг клип хийгээд байх нь зүгээр үү? Бид нар соёл иргэншилгүй ийм ой тайгын арьс ус нөмөрсөн мах зулгааж итсэн бүдүүлгүүд уг нь байгаагүй юмсан. Ядаж хүн чулуунуудыг хараарай. Бухын гэвэрт биш хундаг аяг барьж эдэн ундаа уудаг байсан юм шүү. Монгол гэхээрээ Warcraft-ийн оркууд шиг имиж бүрдүүлж тэрийг нь гоё кул гэж итгэх ёстой юм уу? Яагаад бидэнд ийм зэрлэг өнгө төрөх хүчээр тулгаад байгааг гайхаад байна. За нэг иймэрхүү нийтлэл бол байсан. За мэдээж хүн болгонд адилхан тулсан гэж юу байх вэ? Тэгээд хүн болгоны үзэл бодол энэ тал дээр өөр байгаа байх. Клипийн тоглосон Physical Asia шоуны одууд болон ихэнд гарч байгаа англи үсгтэй текст ч гэдэг юм уу те. За энэ бүхнээс нь харахад бол ерөнхийдөө энэ дууга Монгол гэлтгүү бас гадаадын зах зээл рүү зүтгүүлсэн болов уу гэж бол миний бодлоор бодсон. За сүүлийн үеийн энэ дотоодын маркетаа хараад байхад ямар дуунуудыг хяналт авч байна вэ гэхээр ямар нэгэн байдлаар дуундаа болон клипэндээ энэ Монгол гэсэн зүйлийг шингээсэн. За нэг иймэрхүү ондоошилтай контент болон уран бүтээлүүд бол илүү газар авч байгааг та бүхэн ажиглаж байгаа бах. Монгол хүн бүрийн дотор байгаа тэр Монгол омогшил ч юм уу те Монголоо гэсэн тэр сэтгэл зүрх. За энэ бол угаасаа хүн болгоны зүрх сэтгэл дотор байгаа. Монгол хүн бүрийн энэ үзэл санааг нь сэргээх бол надад айгүй тийм чухал юм шиг санагдсан. Тэгээд энэ нь бол өмнө жилийн Physical Asia шоунаас ахуулаад монголчууд бол баг багаар сэрж байгаа юм шиг харагдсан. За яг одоогийн байдлаар бол тийм нийгэмд нөлөөлж чадах инфлюенсерүүдтэй одоо төөгөө ч юм уу таандарч ч юм уу иймэрхүү залуус нь энэ ондоочлоо ойлгоод за үүгээрээ уран бүтээлч гэдэг юм уу контент бусад хүмүүсийгээ бид нар бол гаднаас юу ч хайх ёсгүй юм байна. Биднэрт бол бүх зүйл нь байгаа юм байна. Бид нар өөрсдөө ондоошсон хүмүүс юм байна. Гэдгийгээ бол бүх зүйлээрээ ойлгуулж тайлбарлаж хэлж байгаад нь бол айгүй их олзуурч байгаа. Тэгэд өшөө олон залуучууд үүнийг ойлгосоо Монгол хүн бүрийн дотор байгаа тэр үзэл суртал нь сэргээсээ Монгол эрчүүд маань эргээд хүчрэхэг болоосоо ч байд юм уу те. Нэг хаахтар тийм үндэсэрхэг үзэл бодол санаа биш шүү. Гэхдээ энэ морь жилд бол монголчуудын амьдрал илүү дээшлэх юм уу те. Улс оронд ямар нэгэн байдлаар сайн сайхан зүйл бол тохиолдох юм шиг санагдсан. Бичлэгний төгсгөлд хандаж хэлэхэд бол те бүгдээрээ морь жилдээ хичээцгээе, сайн сайхан болж бүтнэ гэсэн бодлуудаар тарих толгоогоо цэнгэлцгээе, сансан ботсон бүх зүйлээ эхлүүлцгээе. За нэг иймэрхүү үгээр бол энэ базаагаа өндөрлөмөр. Энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн манай суугтаа subscribe дараагүй бол subscribe даш нэг дээрээ сакаут түрээштэй үзэгчтэй.